Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах сайт PTX-д Пентагоны орон тоог цомгдох ийм шийдвэрийг гаргаж байгаагаа танилцуулсан байна. За энэхүү цомгдоход гол төлөв өртөх нь Америкийн нэгдсэн улсын цэргийн хамгийн том цолуулах 4 одтой генерал адмиралуудын 20%-ийг цомгдох болсон ийм шийдвэрийг Америкийн засаг захиргаанаас гаргаж байгаа юм байна. За даваа гарагт бол олон нийтэд хандсан санамж жижигийг гаргахдаа тэрээр ерөнхий болон баригад зэрэг баригад генерал цолтой болон өөрөө туг хийсгэх боломжтой ийм цэргийн анги нэгтгэлүүдийг удирддаг офицеруудыг 10%, үндэсний гавардын ерөнхий офицеруудыг 20%-аар цомгдох ийм мэдээллийг гаргасан байна. За энэхүү цомгдол нь генерал болон туг хийсгэх ийм боломжтой цэргийн ангиудыг удирддаг офицеруудын орон тоог цөөрүүлэх замаар манлайлал удирдлагын оновчтой тогтолцоог бий болгох, за илүүдэл хүчний дэд бүтцийг арилгах ийм зорилготой гэсэн санамж жижигт дурдсан мэдээллийг өгч байна. За өнгөрсөн 1-р сард Дональд Трамп засаг захиргааг хүлээн авснаас хойш Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яамд бол үүмэн самун ихээхэн дэгдэж байгаа. За энэ цомгдголын үйл ажиллагаа тухайн үүмэн самун дээр гал дээр тос нэмсэн хэрэг болж байна. За өнгөрсөн 2-р сард Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Чарльз Браун Жуниорыг бол ажлаас нь халсан. За мөн сүүлийн 3 сард Тэнгисийн цэргийн болон эргийн хамгаалтын газрын дарга нар үндэсний аюулгүй байдлын агентлагийг тэргүүлж байсан генерал агаарын цэргийн хүчний штабын дэд дарга НАТО томилогдсон цэргийн адмирал цэргийн 3 шилдэг хуульчийг мөн ажлаас нь халсан ийм байдалтай байна. За мөн Пентагон бол түүнд ажиллаж байгаа иргэний албан хаагчдын тоог цөөрүүлэх ийм бодлого баримталж байгаа. Тийм учраас бол иргэний албан хаагч ажиллах хүчнийхэн тоог 5%-аар бууруулад байгаа. За мөн холбооны засгийн газрын хэмжээнд бол ажиллах хүчний цомгдол явуулж байгаатай холбоотойгоор Пентагонд шинээр ажилтан нисүүлэх үйл ажиллагааг бол ерөнхийдөө зогсоосон байдалтай байна. За PTX-ийн хувьд ч гэсэн энэхүү Дональд Трампын засаг захиргаанаас явуулж байгаа бодлогыг үндсэндээ дэмждэг. За түүний хувьд бол энэ дээд чатны байгууллагуудын удирдлага ихээхэн өргөн хүрээтэй байгаа нь бол үр ашиггүй ийм тогтолцоо бий болгож байгаа гэж үзэж байгаа. За түүнийг батлан хамгаалахын сайдаар батлах сонсголын үеэр олон нийтэд хандсан мэдээлэл дээрээ ер нь бол энэ удирдлагын багуудын тоо болон тулааны талбаруудын ялалтын хоорондын тоо уруу хамааралтай байна. За энэс үзэхэд бол энэ удирдлагын багуудыг цөөлөж оновчтой юм бүтцийг бий болгох ёстой гэж үзэж байгаа юм байна. За тийм учраас бол энэ бүх цомгдолыг хийх болсноо зарласан байна.